Яагаад тэр нөхөр өнөөдөр энэ тойрогт нэр дэвшиж байгааг яагаад эрдэмтчүүд асуухгүй байдаг. Би бол маш сайн мэднэ яагаад нэр дэвшиж байгаа. Тэгээ Монголын төрийн өндөр албан тушаалд хашиж байхдаа Монголыг илгээр нэвтүүлсэн. Энэний үр дүнд Монгол ердөөсөө хожоогүй. Орос л хожиж ирсэн. Энэ хүний дотоод сэтгэл зүрхэнд Монгол байдаг гэдэгт би бол асар их хэрэгэлцдэг. Хийсэн болгоных нь гор үүлийн лай бүр яриач баршгүй. Тэгээ сайн шантын аж үйлдвэрийн парк гэл нэг макет барьчаад хэдэн цаас тэр нэг хэдэн юм сараачсан хэдэн 10 тэрбум төгрөгийг нохоон замаар оруул. Төмөр зам гэж хэдэн 100 тэрбум төгрөгийг мөн л нохоон замаар оруул. За тэгэл хөгжлийн банк янз бүрийн элдв нөгөө сангууд бүгд л ерөөсөө хуудууд. Энэ нөхөр энэ тойрогт нэр дэвшиж байгааг би хоёр үндсэн шалтгаантай гэж бодож. Нэгдүгээрт эрдэнэ төлбөртэй холбоотой асуудал. Асар их мөнгө байдаг. Үеийн үед төрийн дээд албан тушаалтнуудын шунлын нүд эрдэнтэр л тусч идэг. Хоёрдугаарт юу гэхээр эгийн голын усан цахилгаан станцыг гацаах зорилготой гэж би харж байгаа. Тэр нөхрийн энэ Алтмаагийн Баттулгын сүүлийн 2 сарын туршид хүн амьтантай уулзаж, ялангуяа төр засгийн удирдлагуудтай ярьж явж байгаа юм ердөөсөө эгийн голын усан цахилгаан станц. Сайн шантын аж үйлдвэрийн паркыг барина гэж сээжэд илгэж байгаа л юу болов? Хулгай гээл дуус. Түүнийх нь одоо тойрон хүрээлэгчид гадагшаа зүхтаагаад ял авах нь ял аваа шоронд орцгоос. За төмөр зам гэл. Чуулган дээр юу гэж хэлж вэ? Надад хариуцуулаад өгчгөө. Эцсийн дүндээ эгийн голын усан цахилгаан станцыг гацааснаар хэнд ашигтай? Оросд л ашигтай шүү дээ. Хичнээн 100 сая доллараар Оросоос эрчим хүч худалдаж авдаг үл. Тэгэхээр би эрдэмтчүүдэд хандаж хэлэхэд эх оронд сонголт хийгээсэй л гэж хүсэж байна. Тэгээ манай эрдэмтчүүд ч бас сонголтоо нэлээд олон талаас нь бодож хийдэг. Тэгээ төрийн төгжил бас нямд оржиг 20 онд унгаагаал үсттэй.